Дараагийн мэдээлэл авилгатай тэмцэх бодлого үр дүнтэй хэрэгжихийн тулд шүгэл үлээгч тэр дундаа дотоод мэдээлэгчийг хамгаалах тодорхой найдвартай зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа тэдний нууцлалыг хангах, хариуцлагаас хамгаалах шаардлагатай тохиолдолд хууль зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх заалтуудыг тусгах нь чухал юм. Тухайлх юм бол байгууллагын дотоодд болдог хууль бус, ёс зүйн үйлсийн талаар мэдээлэл өгсөн иргэд дарамт шахалт, ажлын байрны эрсдэл, ялгуурлан гадуурхалтад өртөх явдал цөөнгүй байдаг юм а. За энэ нь тэднийг дуугүй өнгөрөхөд хүргэдэг гэжээ. Монголоос 10 жилийн өмнө авилгын төсөөлийн индексээр дэлхийд 72 дугаар байранд бичигдэж байлаа. Харин өнөөдөр 114 дугаар байранд амжилттай ухарч авилгатай тэмцэх бодлого цаасан дээр л төгс хэрэгждгийг олон улсын нээлттэй баримт инхүү нотлох. Авилга ингэж доктортой хэвээр хадгалагдах нь дотоодын аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг туйлдуулаа зогсохгүй, гадны хөрөнгө оруулагчдыг Монголыг тойрон гарахад хүргэж байна. Албаны нууц гэсэн харилцааг хуулийн төслөөс хасах гэж байгаа. Албаны нууц тодорхой мэдээллийг авч 800 гаруй мэдээллийг албаны нууцд авсан байгаа. Энийг хүчингү болгоно. Тэгээд ямар мэдээллийг нууцд авдаг авах вэ гэдгийг хуульч тодорхой болгож байгаа. Үүнтэй нэгэн адил авилга албан тушаалын гэмт хэрэг нийтийн хашгирал охирол учруулж байгаа асуудлаар нийгэм чөлгөл үлээсэн энэ этгээдийг хүмүүсийг хамгаалдаг тогтолцоо байх ёстой. Ингэжээж авилгатай тэмцэх бодлого бүрэн дүүрэн хэрэгжинэ. Авилга буурдаггүй өөр нэг шалтгаан нь хууль бус үйлдэлийг илчилсэн шүгэл үлээгчийг хамгаалах бодит орчин, эрх зүйн баталгаа өнөө хүртэл бүрдээгүй. Үнэн хэлсэн нь шийтгэгдэж, чимээгүй өнгөрсөн нь хамгаалагддаг тогтолцоотой Монгол улсад авилга үнээр бүрж чадахгүй гацсан гэлээ. Энэ хууль бол яг тэр асуудлыг тэр дундын мэдээллийн сан дээр Монголын бүх хэвлэл мэдээллийн салбар, эрэг төрийн бус байгууллага нэмдэг бүх хууль хүчний байгууллагууд нийлж тэрийг 30 хоногийн дотор судална гэсэн үг. Одоо баримтын талаа анх удаага явж байгаа гэсэн үг. Хаан судалгаа байна уу гэхээр Монгол улсад ерөнхийдөө жижиг хэмжээний авилга буурчжээ. Дээгүүр буюу те нөгөө том албан тушаалнуудын хоорондоход авилга одоо үнэхээр дэцэгтэй хүрсэн байна. Тэгэхээр та нарын шүгэл үлээгч уулыг батлаач гэдэг энэ шаардлагыг бол удаа дараа тавьсан юм байлээ. Тэгээ манайх энийг ерөөсөө дагаж мөрдөхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд төрийн бас байгууллагаас 140 гаруй хуудас албан бичиг өгч шүгэл үлээгчийн хуультай болохыг хүсжээ. Ингээд хуулийн төслийг намрын чуулганаар хилцэх байсан ч хилцээгүй орхисон байна. Дэлхийд 54 улс шүгэл үлээгчийг хамгаалсан хуультай. Тиймээс Монгол улсыг энэ хуулийг даруй батлах шаардлагыг олон улсаас ч тавьж эхэлжээ. Тэгэл энэ тэмдэглэл дээр сөрөг төгөлд авсан үндэсний агуулгаас